Ногоон хавьсал төрийн бас байгууллага болон эрхчлөлөө хэрэгжүүлэгч нам гэх зэрэг иргэний хөдөлгөөнүүд Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Жо Байдны айлчлалыг эсэргүүцэж байгаамаа. За учир нь гэх юм бол Япон болон Америк орн за Монгол улсад цөмийн хаягдлаа буушлах гэрээ одоо эцсийн шатанда явж байна гэх мэдээллүүд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм. За тийм учраас Америкийн дэд ерөнхийлөгч хятад за Монгол, Япон гэсэн орнуудаар дамнан айлчлаж байгаа нь за энэ гэрээг үзэглэж энэ гэрээг эцсийн шатанда оруулах ямар нэгэн оролдлого одоо хийж нууц хэлцээр зохион байгуулах гэж байна гэж үзэж байгаа юм байна. За тийм учраас Жо Байдны айлчлалыг одоо эсэргүүцэж яг одоо миний ард харагдаж байгаачлан энэ төв зам гэх мэтлэн хотын бүх хэсгүүдийг хааж дөрвөн бүлэг жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ мэдэгдээд байгаамаа. Иргэний хөдөлгөөнүүдийн бодож байгаа бодол байр суурийг харин гадаад харилцааны сайд Зандан шатар үгүйсгэлээ. Тэрээр ярихдаа Монголд цөмийн хаягдал болох талаар огт ярихгүй, тийм гэрээ хэлэлцээр хизээж байгаагүй гэдгийг дахин хэлж байна. Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Жо Байдны айлчлалын үеэр цөмийн хаягдалтай холбоотой ямарваа нэгэн асуудал хилцэхгүй яригдахгүй. Учир нь энэ чиглэлээр хоёр улсын засгийн газрын хооронд тийм аль биесний яриа хэлцээр явуулж ирээгүй бөгөөд за энэ талаар ч гэсэн өнөөдөр Америкийн нэгдсэн улсын элчин сайд Джонатан Эдлтон бас ярилцлаганда тодорхой дурдсан байлээ. Ер нь Жо Байдны дэд ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ цөмийн хаягдалтай холбоотой ямар нэг асуудал хэлцэхгүй энэ талаар өмнө хэлж байгаа юм. Хэдийгээр гадаад харилцааны сайд Зандан шатар Монгол улсад цөмийн хаягдал болох талаар ямар ч гэрээ хэлэлцээр хизээж хийгээгүй гэж хэдэн удаа мэдгдсэн ч өнгөрсөн 3 сар, 5 сар, 7 сар гээд 2 сарын давтамжтай 3 удаа Японы Mainichi Kyodo News зэрэг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ мэдээллүүд цацагдсаар байгаамаа. Өөрөөр хэлэх юм бол Япон, Америк улсууд Монголд цөмийн хаягдал болох гэрээ эцсийн шатанда яваг бичсэн юм. Энэ мэдээлэл гарсны дараа гадаад харилцааны яам 5 дугаар сарын 12-ны өдөр Mainichi сонинд болоод Япон, Америкийн талуудад загтал хургуулж залруулга хийхийг хүссэн гэж байна. Иргэдийн хөдөлгөөнүүдийн үзэж байгаагаар Америкийн дэд ерөнхийлөгч Монголд ирсний дараа Япон руу айлчлах нь хачирхалтай юм. Тиймээс нууц гэрээ хэлэлцээр байгуулах магадлал өндөр бий гэж байгаамаа. За Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Жо Байден Монголд 22-нд ирээд 6 цаг болно. Тэрээр ерөнхий сайдын урилгаар ирж байгаа учраас Батболдтой бүс нутаг олон улсын түвшинд яриа хэлэлцээр хийх юм байна. За дараа нь ерөнхийлөгчд бараалхаад бисрэг наадам үзээд буцах хөтөлбөртэй байна. Дэд ерөнхийлөгч Жо Байден сэтгүүлчдийн асуултанд хариулах боломж байхгүй гэдгийг зохион байгуулах комиссийн хэллээ. Шууд болортой мэдээллээ.